Энэ хэсгээр ажлын зорилтуудын хамаарлыг Gantt-ын диаграмм дээр хэрхэн тодорхойлж өгөх тухай ойлголтыг үзнэ. За дасгалын 3 дугаар хатснаас My Kitchen with Group гэсэн төслийн файлыг нээсэн байна. Энд Gantt-ын диаграммаас харахад ажлуудын эхлэх хугацаа нь бүгд нэг шугамаас эхэлсэн харагдаж байна. За бүгдээрээ одоо эхний 2 ажлын мөрийг сонгоё. Task гэсний schedule гэсэн хэсэгт Gingmit link гэсэн нэртэй icon дээр товшъё. Энд юу өөрчлөгдсөнийг харъя. Predecessor буюу өмнөх үе гэсэн баг нь 2 гэсэн дугаар бий болсон байна. Энэ 3 дугаар ажил нь өмнөх 2 дугаар ажлын дараах ажил болохыг харуулж байгаа нь энд харагдаж байна. Gantt диаграммыг харуул 2 ба 3 дугаар ажлын хооронд сум бүхий холбоос үүссэн баг нь харагдаж байна. 2 дугаар ажлын төгсгөлөөс 3 дугаар ажлын эхлэлөв заасан сум байна. Одоо 3 дугаар ажлын мөрнөөс 11 дугаар ажлын мөрийг бүгдийг нэгтгэжүүлээд link буюу холбоос icon дээр товшъё. За өмнөх үе гэсэн багны дугаарлалтыг харуул 2-оос 10 хүртэл дугаарлагдсан байна. Мөн ийм байдлаар Gantt диаграмм дээр зурагдсан байна. Нэгдүгээр үе шат мөрний гүйцэтгэлийн хугацаа нь 1457 өдөр болж эхлэх дуусах онсоор өдөр нь 2018 оны 4 сарын 18-наас 5 сарын 8-ны өдөр болсон байна. Gantt диаграмм дээр нэг зүйл харъя. Gantt диаграммаас харахад хагас бүтэн сайтар дамнан 4 өдөр үйлчлэх мэт харагдаж байгааг анхаараарай. Харин одоо 8 дугаар мөр дэх сан техникийн холболт салгах гэсэн 3 цагийн ажилтай зэрэг эхлэхээр 13 дугаар мөр дэх шин тавилгын хэрэгслүүдийг задлах гэсэн ажлыг холбоос хийж өгье. За яаж хийх нь харъя. Predecessor буюу өмнөх үе багныг харуул 8 гэсэн дугаар бий болсон байна. Gantt-ын диаграммд 8 дугаар мөрний ажлаас 13 дугаар мөрний ажил руу зам заагдсан нь харагдаж байна. Болиулъя гэвэл unlink буюу холбоосыг болиулъя гэсэн дээрх icon дээр товшиж болно. За буцаагаад link хий. Ингээд predecessor баганд шинэ тавилгын хэрэгслүүдийг задлах мөрний дараах мөрөнд 13, түүний дараах мөрөнд 14, 15, 16 гэх мэтчлэн дугааруудыг оруулж өгч байна. За энэ дугааруудыг оруулж өгөхөд Gantt-ын диаграммд ямар өөрчлөлт орсныг ажиглаарай. 17 дугаар мөр дэх өмнөх үе гэсэн багамд 16 гэсэн утгын хойно цэг таслал гэсэн тэмдэгтийг оруулж өгөөд 10 гэсэн дугаарыг оруулж өгье. За тэгээд дараагийн мөрөөр шилжихэд Gantt-ын диаграмм өөрчлөгдсөн байна. Өөрөөр хэлбэл энэ ажил 16 дугаар мөрийн ажил болон 10 дугаар мөрийн ажил дуусангууд эхлэхээр тавигдсан байна. Одоо 20 дугаар мөрнөөс 24 дугаар мөрийг оруулаад бүгдийг нь сонгоё. Link icon дээр товшлоо. Эдгээрийн өмнөх ажил нь тодорхойлогдоогүй тул шугамын ихэнд байна. 20 дугаар мөр дэх шинэ цахилгаан зуух суйрлуулах гэсэн мөрний predecessor баганд 18 гэсэн утгыг оруулж өгье. 18 дугаар мөр дэх ажлын үеийг тодорхойлох баганд 17 гэсэн утгыг орууллаа. За одоо 25 дугаар мөр дэх шинэ угаалтаар угсарч биелэх ажлын нүд дээр 2 удаа товшъё. Task information гэсэн нэмэлт цонхны predecessor tab дээр товшино. Энд ID гэсэн багны мөрөнд 24 гэж оруулаад өөр нүд дээр товшиход нэр, төрлийн утгууд орж ирж байгаа нь харагдаж байна. Tag буюу төрөл нь хэд хэдэн янз байгаа нь энд харагдаж байна. Өмнөх үе шат дуусангууд
дараагийн үе шатны ажил эхлэн нэгсэн төрлийг сонгосон байна. За бид энэ тухай дараагийн хичээлүүд дээр үзэх болно. Одоохондоо огт товч дээр товчлоо. Ажлын мөрүүдийн дунд шинээр ажлын нэрний мөрийг үүсгүүл. За жишээлбэл 21 ба 22 дугаар мөрний хооронд шинээр ажлын мөр үүсгэе. Predecessor багандах дугаарлалт өөрчлөгдөхгүй нь харагдаж байна. За ийм байдлаар бид ажлын зорилтуудын хоорондох уялдаа хамаарлын тухай ойлголтыг энд үзлээ.